Сайн уу? Орой минь. Би имжлэг орой хийж байгаа болохоор орой минь. Би бол эгэлж ирээ Монгол охин байна. Тэгээд би маш чухал асуудлын тухай бичлэг хийж байна. Instagram дээр зүгээр пост ч юм уу эсвэл зүгээр стори хийхээр маш урт болоод багтахгүй болчиход байсан учраас ингээд бичлэгээрээ залгаж байна. Энэ бичлэгэн дээр юу ярих юм бэ гэвэл энэ бол хүний амьдралд маш чухал зүйл юм. Хүний амт нөхрийн тухай, бич найзтай, жиж найзтай. Найз нөхөд, сайн найзын тойрог дундаа ямар хүмүүсийг байлгаж болохгүй тухай би өнөөдөр ярих гэж байна. Биний гадаад их чи яг үнэндээ бичлэг үзтiin л та. Түүнийг Bella Bars гэдэг би түүний бичлэгийг үзээд гэмий бүр ингээ mind blown болоод тэгээд ерөөсөө л энийг ойлгохгүй хүмүүс ямар олон байгаа бэ те гэж бодоод би түүнийг хэлэхээр шийдлээ та нарт. 9 шин чанар байна. Хамгийн адгийн найзын ханаас. Хамгийн адгийн хүн тэр муу биш л дээ. Гэхдээ зүгээр яг уу зүгээр тэр хүний хувьд чи чухал хүн биш учраас чи ч гэсэн тэр хүннийг өөрийнхөө чухал хүн байлгаад хэрэггүй л гэдэг ойлголт. Нэгт нь чамгүйгээр инээлдэж чаддаг найзууд. Одоо ингээл хамт байж ангууд ямар нэгэн онгоо ч юм уу эсвэл хоорондоо ямар нэг юм ярьж инээлтчихэд эсвэл нэг хараач юм те ингээл харж инээлтчихсэн ээ эсвэл нэг инээдтэй өгмөг хэлснэ чамайг энэ чи юу юм гэдэг ингүүд аюуч эсвэл бараг за бочи бараг ойлгохгүй эсвэл зүгээр ингээд тайлбарлахаасаа залхуураад байгаа юм шиг төгөөч шөөж байгаа юм шиг иймэрхүү тохиолдлын ер нь бол ихэнх үедээ зүгээр чиний тухай ярьж ирсэн байдаг байхгүй юу. Гэтэ яг шинэ тухай ярихгүй байсан ч гэсэн цуг найзтай мэж цуг хамт байгаа юм байж өөр инээлддэг зүйлстэй байна гэдэг чинь тэгснэ чамайг асуухад чамд хэлчихгүй байна гэдэг чинь амар муухай зүйл үсдэг юм болохоор ийм хүн байвал найзлж болохгүй найзлахыг одоо болоо чи илүү хүртэх хэрэгтэй. Хоёрт нь чамайг гонхтой эсвэл чамайг ямар нэгэн асуудал таалагдахгүй байгаа тухай чи найздаа хэлэх үед тэр найз чинь чамайг чи одоо ямар сүртэй юм бэ? Ямар амар эмзэгдэл бэ вэ гэсэн тийм утгаар хүлээж аваад тэгээд чиний одоо юу мэдэрч байгаа чам таалагдахгүй байгаа энэ нэг тэгж хүн дээр тусгаж авдаггүй чамайг үл хаашаадаг. Чи найз чинь бас чамд ингэ таалагдахгүй байгаа юу чи ойлгоод ингэ өө яана өстөө уучлаарай би бол чамд ингэж юу санагсныг үнэхээр мэдээгүй юм байна. Намайг өстөө үнэхээр уучлаа би тэгэхээр үнэхээр юм үнэхээр ихгүй заачлаарай гэдэг нь шүү дээ. Гэтэл тийм ерөөсөө зөвхөн сэтгэл хөдлөж авахгүй зүгээр тийм хүнтэй тийм хүнд битээ сэтгэл цаг хугацаа зарцуулаарай. Тэгээд ямар найзтай найзлж болохгүй вэ гэдэг чигсалтын гуравтаа захимсэлж энд чамайг эзэж дэмждэггүй хүмүүс. Одоо ингээл бус найзыгаа ч юм уу амар дэмжижэл тэгэл зураг мураг пост ингээл дорн коммент бичээлөө өстө хайр маяр хүмүүсээ бла бла тэгэл баян лайклал найзахаа ингээл амар тийм спорт дэмждэг хэрнээ чи чамайг болохоор ингээд сайн найз гэсэн хэрнээ чи нэг зурган дээр лайклдаггүй чи зурган дээр лайклахаа болоод удаж байгаа ч юм уу эсвэл хизээ чи зурган дээр лайклдаг байгаагүй тэгээд чиний зурганы коммент ч юусоо бичдэггүй заавал коммент бичээд ингээд сошиал медиа ингээд байх шаардлага байхгүй л дээ. Гэтэ яг үнэндээ амар од байсан гэсэн чи зурган дээр хэдэн мянган лайк авдаг, хэдэн мянган коммент авдаг байсан. Kylie Jenner байсан ч гэсэн амьдралын чухал хүмүүс болох найз нөхөд гэр бүл гэдэг хүмүүс чиний амжилтыг цуг тэмдэглэж ингээд тэ чамайг ингээд дэмжээ, зурагч лайклаад, комментлаад их сэтгэл цаанаас ундарч гарч ирдэг байхгүй. Би бол чин сэтгэлээс дэмждэг хүмүүсийг бүр чин сэтгэлээс л коммент бичиж ингэж урамшуулах дуртай. Ягаад гэвэл энийг урамшуулах тусмаа олон услагдаж ингэж бүтээлч чанар ч юм уу эсвэл ажил амьдралынх нь юм цэцгэлж яадаг болохоор зүгээр л тэр хүмүүс чин сэтгэлээс урамшуулах. Хэрвээ үгээр л миний дэмжлэг хүрэх сэтгэл байхгүй, миний сэтгэл төрөөг ч юм уу те. Гэсэн юм бил би уус дэмжихгүй штэ. Би уус лайклахчгүй, коммент бичихчгүй. Хаяа хэрвээ яг үндэ надад таалагдсан юм байвал би ингээд коммент бичээд вау гэдэг. Хүний амьдрал, хүний л амьдрал бүр төр гэж шаавч. Дөрөвт нь чамайг чангаар асуудал чи одоо дутагдлыг чинь алдаагч чинь чангаар хэлдэг. Ингээл чиний одоо сормос салцсан ч юм уу те эсвэл ингэ жоохон цөөнөр бүтсэн маа чи мэдгүй шүү дээ. Тэгсэн чинь ингээд зүгээр ингээд уулзах галт ингэхэд олон хүн яаж ч юм уу хүмүүс яаж.
Юу ч нүрээ яаж бодсон бэ? Нүд матга уусгах ч юм уу те. Слэрс гэж хэлэхгүй л зүгээр чи бонор гэж чи одоо юу өмссөн бэ гэж хаалдаг ч юм уу те. Тийм зүйл маш санцгүй л те. Тэгээ групп чатанд дээр ч гэсэн байхад тэгэл нэг тийм чамайг л дээрлэхэд байгаа юм шиг. Тийм чамайг л гоочлоо олж, чамайг л ингээл дооглоол те. Тэгээд ингээ баян ингээд чам нэтратсан гэж байгаа штэ. Тэгээ тийм байвал яг үнэндээ бид нар чам татаархдаг. Тэгээ чамайг алдах болгонд тэрийг ингэж алдааг чи алдаршуулж тэгж ингэж далд чимшиг ийл чимшиг үзэн ардтал тавигдаад байгаа байхгүй. Тийм болохоор тийм найзуудаасаа загаа барих хэрэгтэй. Тэгвэл ирээдүйд бүр лээтэй зүйлс болно шүү. Тавт нь маш гоё харагдаж хамгийн гоё байгаа үед чинь одоо ингээл бид нар юу ч хэлэхгүй заяа. Одоо ингээл алтайч яг үндэ ярьсан. Тэгээ баг чи юу өвссөн бэ гэж баг доогдолдог чи баг бүдүүн тормор минь нэцтэй тормор гэж амар чангаар хэлдэг хэрнээ. Чамайг хамгийн төгс яг амар хөөрхөнтэй хамгийн гоё мейкаптай хамгийн гоё хувцастай хамгийн ингээ өөртөө ихтэй азаргалтай байгаа ингээ өрөөдөр бол уулзсан гут нөгөө найзад чи харангуутлаа ийм зэрэг яг юу ч хэлэхгүй заяа зүгээр л зүгээр хатаархал ядаж чамайг хөөе ямар гоё харагдаж байна. Чиста өнөөдөр үнэхээр гоё харагдаж байна гэд хэлчих найз байхгүй зүгээр л ингээ чамайг ингээ татаархаад өгөх гээд байгаа мэдрэхтэй байвал түүнтэй найзлага байл. Окей. Энэ кант биш шүү энэ нөгөө нэг мэдгүй бодог контр ч юм уу. 6-т нь чиний төлөө хизээч сэтгэл гаргахгүй чамайг бэлэг одоо бэлэг чи юу авах те тэгэл угаасаа бэлэг өгөхгүй болно шүү дээ. Би бол өөрөө бэлэг sometimes боломжгүй байхдаа өгдөггүй байсан учраас хизээч сэтгэл гаргахгүй чиний төрсөн өдөр болгонгод нэг happy birthday гэдэг хоёр үг бичих юм уу эсвэл HB гэдэг хоёр үсэг бичээл болоо. Тэгээд үгүй яг чи өөрийнхөө хайртай хүмүүсийг чи төсөөлөд өстэй чи ингээ хайртай хүмүүсийн тэмдэглэл өдөр эсвэл амжилтын үеэр төрсөн өдрийн минь төрийг те би чамд ингээ хайртай би ингээ тийм чи ингээ сэтгэлээ илчирмээ санагдаж хамгийн хайртай хүндэлдэг хүндээ сэтгэлээ илчлээд хийсэн бүхэн чи хангалттай санагддаггүй бүр тийм үе байдаг та гэтэл тэр хүмүүс тэгж санагдахгүй тэр хүмүүсийн хувьд чи чухал биш тийм болохоор чи өөрийнхөө хувьд тэр хүний чухал гэж бодгоо болох хэрэгтэй байх нь биш шүү. 7-т нь бөөнөрөө байнга уулздаг байсан чи өргөдөөг. Чи сторинаас нь мэддэг ч юм уу, чи дараа нь зурагнаас нь хардаг ч юм уу. Ямар ч байсан тэд нар бөөнөрөө уулзаад гоё байсан байна, партидсан байна эсвэл нэг те. Гэтэл чи хийж өргөдөг. Ийм тохиолдол араасаа гарч ирсэн. Тийм байвал тэд нар угаас чамд нэг дуртай биш. Угаас чамтай байгаамааргүй байсан болохоор л угаас чамтай байхгүй байгаа шүү дээ. Тэгээд тийм байвал араас нь хөөцөлдөөд уулзгаад нам хэлсэнгүү гэж уурлаад ч юм уу те. Нэг тийм байх угаасаа нэг тийм шаардлага байхгүй л байх л та. Угаас хүн уулзмаар олонтой уулздаг үлэг те. Тийм болохоор надгүй уулздаг найзуудтай ч гэсэн би бол тэгээд гомдлдоггүй. Гэтэ байж та бодоод байгаа надгүй уулздаг найзууд байгаа. Гэтэ би тэднээс яг одоо ер нь бол яг зүгээр найз байж болно шүү дээ. Зүгээр ингээ найзын хүрээлэл бол байж болно шүү дээ. Би бол бүх найзуудтайгаа ийм төгс бай гэж хэлэхгүй шүү дээ. Зүгээр их тийм амьдралын чинь жаргал зовлон шүүсийг хуваалцахтай нэг тийм сайн найз гэж байгаа шүү дээ. Тэр чанартай сайн найзын чинь шин чанар бол юм биш үү? 8-т нь чамтай нэг жоохон л угаасаа муудалцаж хэрэлддэггүй найзууд гэж юу аах вэ? Би ч найзуудтайгаа зөндөл муудалцдаг хэрэлдэн тийм үү зөндөө байгаа. Гэтэ тэр муудалцаан бол эрүүл болгон дээр сошиал медиа дээр ингээд ууртай пост ингээл бичээл чиний ингээл амаг булгыг чинь дэлгэл тэгэл ууртай зураг мураг тавиал чамаа үзэн ятал амар олон хүнд чиний юмуд чинь хэлэл ингээл бүр ингээл олон нийтэд зэрэг бүр олон нийтэд ингээд чиний ингээд ууртай тэгжээвэл тэр бол үнэхээр болохгүй найз дараа нь чамаас уушлахгүйсэн ч гэсэн тэр бол болохгүй найз угаас дараа нь хэрвээ нэгэн цагт угаасаа модалцох нь үйл ойлголцол гарах тодорхой тэр тийм болонгууд чамд илүү амар тийм хүчтэй сөрөг хариулт үзүүлэх болохоор та хоёр бие биендээ нэг тийм та хоёр бие биендээ хор уршигтай байгаад байгаа байхгүй юу та хоёр аль аль нь муу хүмүүс биш гэхдээ та хоёр бие биендээ хор уршигтай байгаад байгаа учраас та бие биенийхээ сайн сайхны төлөө салах хэрэгтэй.
Энэ бол маш hard deep topic. I know. Эсвэл чамайг зодох гэж дайрч байсан. Эсвэл чамайг зодох гэж дайрдаг. Угаасаа ингэж хэрэлдэж муудалцсан энэ болонгод бүр ингэж улаан хэрүүл болдог. Чамайг ингэж ойрол шашгал чамайг стаалан чи юу вэ? Бараг би чамайг стаалан би болцсон. Гэт ингэж чамайг дараад ивэл тэр хүн бол найз биш юм. Угаасаа мал хэлээрээ хүн юу лээ. Тийм болохоор ямар ч хүчийг хийлэл хүч хэрглэж ойлголцсон гэсэн тохиолдол эргэжсэн, эмгтээжсэн ер нь хинч байсан чи хүн л юм бол тийм зүйл хийж байхсгүй гэж би бодож байна. Тэгээ надад болохоор надруу нэг удаа тэгж дайржсэн найз тийм хоёр сумуудал цагаагүй яагаад ч гэсэн чи зүгээр байж байгаа цай зүгээр л амар гоё. Яг жоохон парти тавьжсэн л та гэтээ бид хоёр ямар сэжиж муултаг байсан чинь гинт өстө би чамайг алмаална гэсэн. Надруу дайрч маараа тэгээд бүр ингээд намайг зодгоо яарасгүйгээд тэг би угаас жоохон хурдан гүдэг болохоор тэгээд баригдаагүй тэгээд Google-с нэг удаа намайг дараад унцсан гэтээ яг би зодуулаагүй тэг угаасаа бас нэг жоохон биеийн хүчин төр сайтай тэгсэн ч гэсэн би тэр үнийг барах байсан ч гэсэн би тэр үнийг бүр зодтолмоор байна. Энэ бол бороо зүйл. Тийм болохоор би хизээч тийм хүчрхийлэлтэй холбоотой зүйлтэй холбоотой баймаар байна. Тийм болохоор чи ч гэсэн тийм байж ер нь зүгээр ах. Ер нь эерэг хайрын дунд тийм гоё ертөнцид амьдрмаар штэ бид нар сая би хамгийн сүүлд хэлсэн байгаа. Эдгээр гэсэн шин чанараас та чиний найз нөхдийн хүрээлэл тунд аль ганц нэг юм ч юм уу эсвэл хоёрын ч юм уу эзэмшдэг найз байвал түүнийг одоо найзуултын жигсаалтнаас асах хэрэгтэй. Түнлүү хэцүү үедээ залгах хэрэггүй. Окей? Түнлүү юм бичих хэрэггүй. Түнлүү ингээд ямар ч одоо ингээд зүгээр л түнтэй амар сайн дотн сайн найз байгаа болох хэрэгтэй л гэсэн үг. Эртөө дээр нь угаасаа салахгүй бол ирээд бүр ингээд энээс илүү хор шиг учирсны дараа чи ингээд эртгэн шиг болж байгаа нь яваа гэж бодно. Эсвэл чи төвчж амьдралаа гэж бодъё. Завь тэр хүмүүс л өстой хинрэнгүү байх өстой. Бид хоёр л найзууд өстой. Би л ерөөсөө ухаантай байж зүйл нь натуугаа хідэн. Би л ерөөсөө чамтай найзлах өстой гэж яваад. Тэгвэл энэ бол бүтэхгүй. Чи түнтэй найзлаад хэрэггүй. Окей? Тэгээ та хоёулаа сайн хүмүүс муу гэж угаасаа байхгүй. Тэр хүнд ч гэсэн хүндэлдэг хайртай найз гэж байгаа. Гэтэ харамсалтай нь чи тэр хүмүүсийн жагсаалтанд орсонгүй. Тийм болохоор нэгэндээ хор уршиг болж байцснаас зайгаа тавиад явсан дээр чамайг орхисон найзуудын араас ч гэсэн хөөцөлдөх хэрэггүй. Чамайг орхисон бол тэгэл чи хаях хэрэгтэй. Ягаад гэвэл хүнтэй сэтгэл нөхөрлөл хайр гойх шиг тийм том гойлгоч амьдрал гэж бол байхгүй. Тэгэхээр чи тэр хүн чамайг орхилоо. Чи тэгээд болж бараг азны колё би өөртөө илүү цаг хугацаа зарцуулах гэж бодох хэрэгтэй хаа. Тэг ганцаараа байх нь ер нь бол тийм ч муу зүйл биш. Чи зөв байх юм бол хүн дугуугаа олдог. Чи муу хүнтэй одоо хорон санаатай хүнтэй байгаад байх юм бол чи ч гэсэн тэр хүнтэй уусаж ижлэн хорон санаатай болно. Гэтэ чи өөртөө үнж байгаад чи ингэ сайн санаатай хүн байгаад байх юм бол чамайг яг чамтай ижлэн хүмүүс эргэн хүрээлж тойрох болно. Окей? Баярлалаа хальтарсан юм. Найз нөхөрлөл, сэтгэл санааны байдал